За яг гол санаа нь дамжны сайдаа миний одоо энэ юунаас бодод байгаа юм дундын зуршлагчаа гаргаж байгаа юм байна гэж ойлгосон. За тэгэхээр ийм л риск байгаа шүү. Би бол одоо ийм л юм бодож байна. Дундын зуршлагчаа гаргаад төрийн өмчийн компани юу руу очиж байна. Дундын зуршлагч нь бол бизнесийн хэлээр ярьдаг улсууд байгаа шүү. Одоо тэгээ бид нар төрийн юм руу яг сонсоход одоо гоё. Зуршлагч одоо нөгөө махны ченж байхгүй болгочвол махны үн хямдарна малчид шууд авчираа зарчт юм а гэдэг шиг юм руу яваад тэгээд тэр чинь бол буруу юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо тэр бизнес хэлээр ярьдаг байсан юмнаас нь салгаад тэр яг мэдээ зуршлагч нь тодорхой хэмжээний юутай байх. Хэдэн хувиар буурахын одоо ингээд дундын зуршлагчаа гарчихлаар тийм тооцоо байдгүй. Тэгэхээр тэр юунаасаа гараад явж байгаа нь одоо тэгэл одоо за эндрийн микрофон өгье. За саналыг хүлээж авлаа. Юу за үнийн талаар асуусан 2012 оноос 18 оны хооронд судалгаа байдаг. Энд бол тухайн үед бол бусад аэропорт дээр одоо шатгууны үн тонныг 1000 орчим доллар багт манай улсад бол 1400-аас 1800 хан доллар буюу 40-80% нэмэгдэлтэй зарагдчихсан юм билээ. Тэгэхээр эрч соёл компани бол 2020 оноос хойш одоо энэ нисхийн шатгууны нийлүүлэлтийг хариуцсан явж байгаа. Ямар ч байсан бусад аэропортоос үнийн хөрөгдөлтөд өндөр үнээр бүтээгдэхүүн бол нийлүүлэхгүй байгаа. Ер нь бол сүүлийн үеийн нислэгийн тоо хэмжээ, зорчигчдын тоо хэмжээ зэргийг харахад бол бас нисхийн салбарт нэлээдгүй хувь нэмрээ оруулж байгаа гэж үзэж байгаа. Цаашдаа энэ байдлаа хатгалаа явах боломжтой.